За сайн байцгаана уу? Сайн явж ирлээ. Сайхан үйлдэж гин үү? За сайн байна уу? Сайн байна уу? За сайн явцгааж ирүү. Аян замдаа сайхан үйлдэлтэй сайн явж ирлээ. За дорнот нутагт тавтай морилоо. За баярлалаа. Мөнх хөх тэнгэрийнхээ өнгөтэй цэнхэр хадгаа 70 цагаас үгээ сэлгэрээс сайхан үдээж явж байгаа. Танаа толондоо олсон. Танаар тундаас талархлаа. За, таад ажил төрөлд маашаа. Сайн. Та сайн яваад ирвөө. Түүхээр бол тэгээд одоо ариун сайхан нутаг юм байна. Манай Дорнод аймгийн одоо малчид болон бүх хүмүүс сайхан одоо хамтарч сайхан ажиллаж байна. За. Үндснийхээ өвсөд энэ төлөө тэгээд хүн толгоос ихсэрдэггүй. Одоо сайхан одоо огтж хүлээж авлаа тэгээд Матас сум халахгүй сумаар нийт 10 хоног ажиллав. За. Одоо сая халахгүй сумаас орж ирлээ. За. Халахгүй сум. Агуу бас сайхан дайчдын нутаг тийм ээ. Тийм, манайх ч одоо ингэж бас эндээ гөшөөд урсгалтай. Хитэн магадгүй. Халахгүй бол одоо бас хүүтэн байна. Цасны орон юм бэ. Тийм шүү дээ. Өвсний орон юм бэ. За, сүрэг тарган сайхан үйлдэж гин үү? Таргантай сайхан үйлдэж байна уу? За, албан ажил нь өндөр. Өндөр. За, сүрэг тарган сайхан үйлдэж байна. Сайхан. Та сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. За, тэгээ манай эсгийн туурхтны нэвтрүүлгээс дэмжиж хүнс цагаас үзүүлэн хамтран ажиллаж байгаад бас та бүгд бас талархаж байна. Тэгээд одоо 84 настай сайхан буураа дээр одоо хэдүүл очихлоо тий. Тэгээ. Одоо танаа ээж, танаа имээ. 24 цэцэрлэг гэж байсан. Олон жил сайхан ажил. Яэшл гэж байсан тий. Яэсл гэж байгаа. Ажил одоо тэгээд хуучландаа тэгээд сайхан. Хүмүүс ч одоо яриул үнэнүүл гэх багтаа. Яэсл гэхээр бас ойлгохгүй байх шиг. 24 цагаар ажиллаж байсан тий. 24 цагаар. Бүр тэгж ажиллаж байсан. Тий. 7 хоногийн одоо нэгтгэхээс хагасаа өдөр туучин ч хагасаа өдөр ажилладаг байсан шүү дээ. Хагас. Тэр хүртэл ажилладаг байсан. Бараг 7 хоногор шахуу. Одоо л тэгж ажилладаг байсан. Одоо тийм цэцэрлэг бол байхгүй байна. Тэр үеийн төрийн бодлогын юмнууд их бас их цэгцтэй гоё байсан шиг байна. Нийтлэг үеийн малцал гээл тий. Тэгээ манай ээж ч угаасаа нөгөө халахголын уугуул эрг манай ээж аваа ирж. Халахголын юу? Сая эмээгийн нутгаар яваад ирсэн юм шүү дээ. Сайхан. Бас халахголтой холбоотой бас олон юм байна. Ярилцвал бас тэр сумынхан нутгаар сайхан яваад ирсэн. Тэгэл одоо очиж байгаа л тэгээ сайхан хуучлаа да тий. Халахголч одоо аргагүй манай Монгол улсын ялалтын үлгийн нутаг, их дайчин баатрууд, их хөдөлмөрийн олон сайхан баатруудын үлгийн нутаг юм байлаа. Түүх бол сайхан ариун. Өвс бол маш их юм байна. Ер нь бол өвсөнд төөрчихгөл бараг явдлаа. Машин давсан өвс байна. Тэгээд энэ жил бас өвс их баг байна гэж яриад байлаа. Тэгэхээр тэрнээс өмнө бол маш их байсан юм байлаа. Тэгээд саяхан нэг төмөр гарсан юм байлаа тий. Төмөрөөс их хайцтай байдаг. Намар шүү тий. За хэдүүл очичоо сайхан тавтай ярилцъя тий. Тэгээ. Хүн нүгэрнээс томгон хөвөрсөн. Тэнгэрний тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан үлдэж байна. За, эсгийн туурхт нэвтрүүлэг халахгүй сумаас орж ирлээ сая. За. Сайхан түүх ихтэй нутаг байлаа лээ. Түүхтэй сайхан нутаг байгаа тий. Тийм байл. За, сүрэг тарган сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан үлдэж байна уу? Сайхан. За, хоёр буураттайгаа хөөрөлдөхөөр зорж ирлээ. Тэгээд очиж үзсэн. За, баярлалаа. Сайхан. За, сүрэг тарган сайхан үлдэж гэнэ. Ажил албан өндөр үү? Өндөр. Сайн явж байна. Ажил сайн явж ирлээ нэгтэй. Яа. Хоёр сумаар нэг 10 тонуудаа. Ямар их шийдэл. За, сүрэг тарган сайхан үлдэж байна. Ажил албан өндөр. Сүрэг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан.
Жил албан өндөр үү таа. Сайхан айргүй энэ танаа дурдав гайгүй. За манайх ч надад булганы айраг явж байгаа да. Булганы сайхан сум. Тий. Монгол үхрийг яаж үржүүлж малдаж байсан сайхан Монгол улсын бас хөдөлмөрийн баатар хүний тухай бас ярилцах гэж бас ирсэн. Тэгээ эмээгийнхаа одоо олон жил Монгол улсынхаа төлөө хөдөлмөрлөж зүтгэж явсан. Тухайн үед одоо 24 цагийн яэшил гэж одоо байсан тийм ээ. Эмээ ч одоо уугуул нутаг халахгүй сум их. Уугуул нутаг халахгүй сумын хүн аав ээжийн минь халахгүй явсан. Зөв. Тий, хоёулаа. Тэгээ ав маань бол яг одоо тэгээд нөгөө дээр үед цэргийн алба 5 жил байсан гэж байгаа. 5 жил цэргийн алба хаагаад тэгээд одоо Доронтой аймагтаа ирээд хэлцэн дараг хийж гаад. Тэгээд дараа нь аймгийн орлогч дараг хийжсэн. Тэг 39 оноос 40 он хүртэл хийсэн юм шиг байгаа. 41 он хүртэл. Тэгээ би бол яг аавынхаа гардаар хөдөө мал аж ахуй дээр өсөөд тэгээд нэг бидний үед чинь одоо баг сургууль гэж байсан шүү дээ. Тэгээд 4 дугаар ангид төгсөөд тэгээд ав маань жоохон биеийн таруухан садрын зөвлөлд өргөдөл ичээ жилийн чөл аваад бай. Тэгээд тэр хугацаанд ав маань тэгээд өөдөлөөд тэгээд ижитэйгөө хоёул 63 он хүртэл 62 он хүртэл амьдэрсэн байхгүй юу? Тийм би аваасаа 13 настай үлдсэн. Тэгээд бүх малтаа тэгээд ижитэйгөө хоёулаа ингээд 22 нас хүртэл амьдэрч байгаа. Тэгээд 63 онд одоо тэгээд эдний эцэгтэй амьдраад одоо өдий хүртэл явж байгаа. Тэгээд 7 хүүхэдтэй 24 ясэлт чинь би 73 оноо 73 оноос ажиллаж байгаад 90 онд тэтгэвэр авсан. Тэрний өмнө бол би өөр газар ажиллаж байсан л дээ. Тий. Анх бол би одоо 63 онд халдвартын байлны эзэд дэвтрээ нэлгээд тэнд 3 жил ажиллаад тэгээд манай эдний маань аав юу яагаад хөдөө суманд хуваарлагдаад тэгээд Дашилбат 6 жил бас л энэ ажиллаа хийгээд. Тэгээд одоо Дашилбараас 6 жил 73 он шилжиж ирээд 73 оноос 90 он хүртэл 24 ясалд ажиллаж. Эмчилгээний одоо хүүхдийн ухаан архид дэжидлийн дороолготой гэдэс дотрын тийм одоо ямар нэгэн одоо юмтай тийм хүүхдийг амьдаг тийм ясал байсан байхгүй юу? Тий. Тэгээд 7 хоногор хүүхдээ авдаг. Нэгдэхэд аваад хагасын тарт. Нэмээч одоо цэцэрлэг яшил багш хийдэг байсан юм. Тэгээд Туслах багш тий. юу хийдэг байсан. Одоо асар их хийдэг байсан. Одооныхоор туслах багш. Тэгээ хүүхдтэй. Тэг чи одоо янз бүрийн хүүхэд байсан. Үлгийтэй байна, үлгийгүй байна. Ингээд муухай явдаг байна, сайн явдаг ч байна. Одоо янз бүр нэг юуны та болохоор нэг янз бүрийн эмчилгээнийх болохоор эмчийн хүүхдийн эмчээр дамжиж ирдэг байхгүй юу? Танаас чинь тустай ангитай байсан бид дээ. Үлгийн анги, дунд анги, бага анги гэж, ахлах анги гэж. Үгүй. Тийм үү? Хоёрхан ангитай шүү дээ. Нас хамаагүй байсан юм уу? Нас чинь ухаанд 45 хоногоос 2 нас хүртэл манай баг анги. За тийм. Нас хүрэхээр 2 настайгаас нөхө том ангиуд шилжүүлээд том анги 3 нас хүрэхээр цэцэрлэгч. Тийм. 3 нас 6 сартаа цэцэрлэгч. Тий. Тийм л байсан. Тийм үү? Тий. Өдрийн яжлыг хийсэн. Тэгээ танаа хэдийн ажилчинтай байсан? Бүхэд юу? Тий. Угаагүй танаа яашил. Яашил үү? Тий. Яашил баруунтаа 3 зүүнтэй 2 5 байсан. Цэвэрлэгчтэйгээ 6 байсан. Аа зөв. Түүх юм биш үү? Нараа гэж нэг унаахан нэг байсан шүү дээ. Одоо үгүй байгаа байлгүй. Сүүлд нь Хей. нараа гэдэг нэг хүүхэн Аль нараа гэж байгаа юм? манай цэвэрлэгч байсан.
Айд нөгөө нэг юу танаа яажлын хажуу талд нөхөртөөгөө байгаад байсан нараа юу? Өндөр нараа юу? Биш ээ биш. 2 3 нараа байсан шүү дээ аль нь. Биш ээ. Нөгөөс нараа. Тэр манай төвлөгч байсан нэг нараа. Өндөр нараа ч бас танад байсан мэдээ. Өндөр нараа ч ажихуйд байсан. Ажихуйд байсан. Яг тийм Зөө. байгаагүй. Тийм. Манайх чинь та ташгаатар нутгалж исэн гэвдээ ээж тий. Ташгаатар нутгалж исэн гэвдээ. Тий. Тий. Тасгаат. Одоо нэг сүмбэр байгаа чинь байна. Тэр тийм юу байгаагүй шүү дээ. Барилга баригдаж байгаагүй байсан байна. Яалаа гэж байна. Тийм. Тэгээд зун болохоо тасгаат руугаа нүүгээд шинэ голын судлалын хажууд тасаг буугаад тасаг дээрээ бууж үнийгээс авдаг. Тэгээд өвөл болохлоороо тэгээд сүмбэрт очиод сүмбэрийн одоо голын цааталд гарч ий тэгээд өвөлждөг. Тэгээд нүүдэг байсан. Гол гараад уу. Тий, гол гараад Тэгж өвлдөг байсан. тэгж өвөлждөг байсан. Одоо сайх гол гарахад чинь сайхан шүү дээ. Тэгэргүй. Энэ хэрээний өлөнтөө одоо зүгээр Өлөнтөө. үхэр мал чинь өрдөө 100 байгаа юм шиг байсан. Нөмөртөө. Тий, модны нөмөртөө нарлагтай одоо. Тэгээд хавар гол ухаан ингээд гэсээ төшөнгөөхөө уртаа ижитэйгээ хоёр аранчаага гарч. Одоо тэгж. Тэгээ гараад одоо тэгээд аранчаа тасгаагуугаа яваа. Тэг би юм уу. Тий. Тэгээд би ч нүугээ тэр үед нэг тоонтой байдаг байсан үү. Тий. Тэгээд би одоо ижиг нүүдлийн хөдөлгчөд ус чалга 3 оруулаад. Ус чалга 3 оруулаад тэгээд яасан байхгүй. Тэгээд би эргээд адуугаа аваад хөөгд ирсэн чинь харин ижи маань тоонтой тэмэн тэргээ жалгахтаа хийжсэн өөрөө алгуулаад. Хаашаа явсан баха. Тий. Тэгээд одоо адуугаа хөөгд тэмэн тэргээ барай хөөгд очсон чинь тэгээ жалгаас милээ өнгөрсөн цаашаа явжсэн. За. Тэгээс хараагүй. Тооноо хараагүй. Тооноо хараагүй. Тооноо хараагүй хайчихлаа. Одоо ярахгүй тэгж. Тий. Одоо иживтэй дэгмэрхүүл ажиж ирсэн дээ. Би одоо тэгээд нэг 20-д авчны сангийн зохиод өгсөн болохоор 20-д үхстэй 10-аад дуутай 30-д хонтой тэгж л үлдсэн дээ. Аваасаа тий. Одоо тэгэр. Тэгээ малд ороод өсчдөг юм байна дээ. Дорхноод одоо үхэр чинь өрдөө өсчдөг юм дээ шүү дээ. Дорхноод өснөө гардаа. Хон мал чи та амар өсдөг юм байна. Гардаа яасан мал гэсэн одоо амархан өссөн шүү дээ. Би одоо моринд бас милээрэнгүй байсан юм аа. Байсан юм уу? Моринд их тавьхгүй надад. Манайх дандаа сайхан том улаан саарл моринуудтай. Үрээ морьтой байсан. Тэмээ хөөж тавьчихсаар гоод морь зогсооч. Ороо адуу хураагаад явж яхад морь яа юулчээд тэгээд өөр моринууд гэртээ хажихгүй юу? Тэгээд маргаас нь хаяахынд хүрээд очиж ахсаг инжээ нэ. Тэгсэн чи нөгөөд зогсон жороо морийн минь нохой. Тий. Ганц сайхан морь тавих ёстой байсан. Гэт оруулгаж байгаа юм даа. Одоо оруулгаж байгаа энэ хөвгчөч одоо барьж байгаа зүтмэн. Тэгээд хэд оруулгуулад гарч ийсэн дээ. Бас оруулгоо. Тий. За. Одоо морь зогссон морийг адуунд нь тавьдаг юм шиг хүн юм даа. Сайхан морь болох ёстой байсан. Яаглаа тэнд аваад тавьж байгаа юм. Нэг сураар 2 оруулгаж өгöd. Тэгээд манай хөгшин ижи байсан. Тэг хөгшин ижи тэгжсэн. Яаж байгаа юм бэ? Модуугээ ирэхлээр зодж явахдаа яах юм. Тэгээд явж ирсэн дээ. Голын гол дороод манай нэг амбаа гэж өвгөн байсан. Тэгээ гол дороод амбааныхаа хүүтэй хоёр тоглосон. Дуудаад байсан юм байна л да. Тэрний дуудаагүй. Баг байсан юм да би одоо хэнийг л өстэй байсан юм одоо. Тэгээ башилсан чинь уурхны үзүү тайлжсан амбаа одоо хар хурдаар орж. Босоод гадаасаа башиллаа босхоо амбаа илдэг ташгараад гараад гүйсэн. Яасан айхтаа дуураараа хөгдүүд хүний дуудахад дуудаг нэг ороолгож яваад хөөгд орж ирсэн ба штэ. Тэгжилээсэн. Тэгээ ижид амбаа ороолгуулад ирлээ гэсэн. Болж дуудаад байхад зангүйс. Үгүй сайн ороолгохгүй яагаад вэ? Тэгээд энгүүлээ дуудаачихсан байгаа. Шилбүрээ гоё. Тэгэж. Манай ижи өдөртгөө бидний нэг алгадчихыг би хараагүй юм харъя. Одоо тэгэж удаад гараадгцсан байвал одоо гоё. Би ер нь хүүхдэд бас юм өөрийнхөө хүүхдэд энэ юм хэлдэггүй юм ш. Энэ доодог би ер нь гар хурц үзээгүй л өсгсөн дээ.
Эдэн дүү. Тий. Би энэ хүүхэд загин байна гэж мэддэг ус. Тэгээд нэрээ. Дадаа хөө зэрэн чимдийн моцоглоо засч ирсэн дэргэд нь очиж дуудаад байсан зангус. Тэгэхээр нэ очи. Очоод тэгсэн чи ягдар хүүхэд хүн дуудаж яхад ирдэн хүний дээр гэсэн. Тэгсэн манай зэрэн чимдэг. За яагаа вэ? Одоо өнөөдөр өлсөж хоолгүй юм жий юу? Махитгүй. Намаа тэгжсэн дээ. Тэгээд би энэ хүүхэдэд мэгж мэддэг юм аа гэж хэлсэн. Наадах шиг хэлчихнэ дуудав. Хөлөж сууч дэргэд нь моцоглон дэргэд моцоглоо засч суучид. Тэгдсэн дээ. Манай зэрэн чимд сайхан хүн байсан шүү дээ. Яриа хөөрөвтэй таацаа. Аймагаас Ардууны отор бас нэлээ одоо сая бид нэг замд явж байхад нэлээ орж ирж байна. Жилийг бодох юм бол энэ жилээр нараа л чангадуу жил болчиход байна л да. Тэгээд л тий. Сүхбаатар аймагтай. Тий, ер нь Сүхбаатар чихгүй дорн ч гэсэн чанга болчиход тэгэл өвсний адуу бүх мал өвснийхээ саргааг дагаад л одоо бүгд л менингийн талар бол нүгж шít. Тэгээд нүүхэн яах вэ? 100000 адуу гэсэн. Оо тэр юу ч биш. Би ч одоо сая 11 сарын 12 сарын ихээр өөрийнхөө адууны эрэлд яваад өхөрнийхээ эрэлд яваад явж хат нэг хүн гэхтэл 3000 адуу тууцсан явж штэ. Нэг одоо богоончиг чирээд 3 адуу чинтэй гэдэг 3000 адуу. Нэг ганцхан нэг. Тэгэл маргааш нь нөгөөд нь эргээд явж хат ахаад энэ талаас ахаад адуу явж хат 2000 адуу. Ингээл зөвхөн бидэнтэй хоёрхан юм таарлахад л тийм их юм штэ. Оо зөвхөн хоёр. Хоёрхан таарлаа. Тэгэл тэр чинь эрэлд сурал гэж өчөө тэгэл тэр хоёрхан айлууд чинь юу яах вэ одоо тэгээд их адуу л ер нь л 50-60 мянган адуу л ер нь тийшээ орсоо ер нь. Ер нь бол тэгэл тийшээ Сүхбаатар аймагаас өвс багтаа бол тэгэл наашаа менингийн тал руугаа л одоо. Харин тий одоо өвсөд агаад л хэрэг малч одоо уруудаад л тэгэл хаана өвсөө тэнд очиж зогсож штэ. Өвсний саргахад агаад л. Ингээл хатуухан дүүл. Хатуухны хувьд бол хатуу ер нь малчд бол маш хүнд. Тэр тусмаа өхөрөнд бол бүр илүү айгүй. Адууч яах вэ ингээд өөрхий хурдан үлийн амтан хөлөөрөө яваад өөрснөө өвсөн дээр очиж чинь. Өхөр чи одоо очиж чадахгүй тэгээд наагуур нь явсаар агаад л тэгэл туйлдаад л юм. Одоо тэгээд тэр олон адуучд маар яаж адуугаа ер нь ялгаж чинь хүн хүч бүл одоо тэгээд хүн ер нь л одоо хэцүү шүү дээ. Адуунд бид нар л одоо яг өөрснөө адуунд яваад л адуугаа өнөөдөр нэг азар адуугаа болоод одоо энэ айлын ойролцоод орхичоод маргааш нь ахаад нэг адуугаа болоод нөгөөдөр нөгөө адуун дээр ирэхэд байхгүй. Тэгэл ойрын 20-30 км яваад байхгүй. 11 сарын ихээр тэгээд бид нэр тэгэл сүүлд нь орхисон шүү дээ одоо тэгээд. Өөрсний зөнгөөрний явуулаад одоо тэгээд менингийн тал дээр 19-ийн тэр урдуур 21-ийн тэрнгөөр одоо тэгээд тэр чигээрэл бүгд адуу болчихлоо гэж байна. Танайч одоо хичнээн азаргаад байна. Манай 11 азаргаад. Олсон одоо. Олаагүй бүгдийг тавиад утсан. Тэгээ одоо хайгаад байна. Үгүй ээ яваад харин тэгээд одоо цогроод болсон шүү дээ одоо тэгээд. Тэгээ яваад хүмүүс захиад хүмүүс янгууд тэнд тэр чин байна энд чин байна гэдэг. Ер нь тэгээд сая би меню ороод ирлээ. Менингийн тэрнгөр байхгүй дандаа 19 21-ийн урдуур л байгаад л ах шиг байна. Сурган. Үгүй байна гэж л одоо хүмүүс тэр азрахтай адуу чин тэнд байна. Энэ азрахтай адуу чин энд байна гэж хэлээд тэгээд одоо. Цагаан сар өнгөрөөгөл одоо тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдээрээ нийлж явъя гэж ярилцсан байна. Хамтын хүчээр яахгүй бол одоо тэгээд ганц нэгээрээ яваад одоо тэгээд амжилтыг өнөхөр авах. Талнууд чи бол ерөөсөө ингэж за хаана одоо яг адуу билж байгаа нь олоход хэцүү. Тэгээд жоохон өндөр уул байдгүй л ойрын гараад ингээ барж авчин тий. Ингэрээ хаяарцсан тэгээд яг хаана гэж яах вэ ингээд яваад явдал их гал юм шиг. Явдал бол маш их гал. Тогшлыг та айл авь гэсэн. Гэхдээ эндээсээ дорн таймгаас л юм. Дорн таймгаас. Дорн таймгаас л өгсөнтэй юм. Яг морин гэр нь уян гэдэг бол тэгээд уяач хүний бас сойлго. Сайхан тааруул, сайхан ханддаг. Юмиг бас нэг идлэг ухаан гэж бас байна. Уян. Морлийн буйныг бас сайхан уянтай идлэх л хэрэгтэй. Уянгүй идлэх юм бол бас болдгоо. Ид таньдаг, мор таньдаг нүд байх хэрэгтэй. Малчин хүнд чинь бас нэг юм байна тийм. Байна. За, манай эмийг одоо хэдэг ачин вэ? За би одоо 3 дахь ачнаа. 3 дахь ачин. Тий. Айлын том. Айлын том. Энэ манай аав. Манай ээж бол айлын одоо доороос 3 дахь нь 7 хүүхэд. Айлын том байх одоо яаж амар хариуцлагатай байна.
Аа яах вэ? Харилцагтай. Алийн том болохоор манай ээж аав наваа баг байх. Эрдэм номын хөлөх гээд Улаанбаатар хот руу сургуульд явуулж исэн. Тий, тэр үед эмээ битгаар манай эмээ минь намайг хараад манай удаа эгч эмээ бид гурав Улаанбаатарт манай эгч ажилдаг. Эмээ битгаар одоо энэ 120 энэ багшийн дэдийн чиглэлийн автобусанд л одоо 2-3 жил их явсан да манай эмээ. Намайг зөөгөөд. Тий, тэр үед ер нь эмээтэйгээ их ойрхон. Тий, эмээ минь намайг хараад хоёр Улаанбаатар хотоор их 2-3 жил байсан. Тий. Хүргэж өгж авдаг, хоолнд юм хийж өгдөг. Одоо бас тэр үед одоо сурсан мэдлийнхаа ачаараас одоо ингээд амьдралд явж байгаа. Сайхан тэгээд. Муу эмээтэй явсан хүүхд өөр юм дөө. Цаанаасаа. Одоо тэгээд 2-3 жил болоод яж хахад сүүлдээ ингээд автобусны кондукторд манай хоёр явж ийн гэдээ бүр танд болчихсон байсан тийм. Нэг чиглэлд явдаг, сургууль гэр хоёрын хооронд нэг өгсөн нэг хүүхэд хоёр хөтөлцөөд явдаг. Автобусны жолооч нь хүртэл таньдаг болсон байна. Тийм хүмүүс яг чиглэлийн автобус хүмүүс бүр таньдаг болсон. Манай эмэйл ирж байгаа. Ээж аав манайг амьдралын төлөө тэгэл нутаг орондоо ажиллаад тэгээд эмээ минь намайг хардаг байсан. Манай аав ихч байгаа. Манай аавын дүү. Тийм. Манай аав ч өөрөө лутмхаа илгүү сайхан гээд эхээсээ тавуулаа тийм ээ. Тавуулаа үсттэй дөгөөмага. Би юу? Тий, та Эхээсээ юу? тий. Долоо. Доглоо. Балсан. Тэгээд манай аавын дүүн хамгийн бага дүүн байгаа. Тэгээд манай аав чинь долуулаа. Ах нь гэж одоо Алтан гэрлгээд одоо Монголын анхны хөхөрчин хөдөлмөрийн баатар хүн байгаа. Бид нар ч бас ингээ манай авч бас халах голын гаралтай хүмүүс шүү дээ. Тэр тухайн үедээ бол нөгөө баруун сумынхан тийм ээ. Баруун сум гэж явж байгаа үедээ. Баруун сум гэдэг. Хунтынхан. Хунт сум Тий, гэдэг. хунт сум гэж явдаг. Тий. Хүн нуур гэж байдаг. Халах гол чинь хуучин хунт сум гэж байсан шүү дээ. За. Тий, тэгээд хунт сум нь ухаандаа халах гол нүжил ингээд халах голтойгоо нийлээд тэгээд халах гол сөмөр гэж нэрлэжсэн. Хунт сум гэдэг. Тий. Бензин авдаг колонк тэнд байсан юм а. Тэндээс миний автобус ирдэг байсан. Тэгээд бензин аваад буцаж явсан яг хаадаг нонгохоо явсан. Хаагны харалтаа хондоо самдал дээр энэ одоо манай энэ амар сайхан гэдэг дүү унтаж явсан. Яагаад ч нэг нойрмодод самдал дээрээсээ бөмбөрөөд автобусны хаалгаар ойчдөг байхгүй. Тэгэхээр н тухайн үед би бас тэр үед 7-8 настай байсан юм уу. Хүүхэд байсан болохоор айхтар анзаараагүй. Тэгээд аавд идгсэн бас ааваасаа жоох юм гээд хэлэхгүй тэгээд яваад өгдөг. Тэгээд аав гэртээ ирчээд нөө дүүж яасан гэсэн чинь тэндл тэр колонкийн тэр наадалд ойцсон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд эргээд очисон чинь яагаад ч хамраас нэг жоохон цус гараад тэгээд бийжсэн. Бас нэг удаа одоо энэ амар сайхан гэдэг энэ дүүг ирээд байдаггүй. Гадуур хараад ажуудлынхаа айд майл ороод байдаггүй. Ирээд ийсэн. Тэгсэн чинь одоо энэ дүүний амартай жоохон байсан. Тэгсэн чинь нэг тухайн үед нь Оросын нэг том байна. Бид нар Оросын нэг том байна гэж ярьдаг. Том усанд ордог байна гэдэгсэн. Тэр нэг орон доогоор хийдсэн. Тэгсэн харин байна дотор энэ одоо энэ амарчаа дүүгийнхээ сүүг уугаад байна дотор байсан. Бид нар ирээд бөө ажил болчихсон. Хайгаад байдаг. Тий. Энэ байна дотор сүүгийг уугаад байсан. Тэгээ орон дор очсон байна дотор. Автобусанд гэж ярьж байна. Бид нар нөгөө нэг бүгдээрээ юу яасан угжаар өссөн. Тий. Тэгээ тийм болохоор одоо өстө өвчнээс үнээсээ буцалтгүй байсан. Тий. За бас нэг автобусанд бас автобустай ордог. Даав автобусаа тавиад ирсэн. Чи надад тээврийн юу даа чи тавьж штэ. Баастай чи гараж тавиад ирсэн. Манайхаас бас нэг нөхөр олдоогүй гэж. Тэгээ хайгаад исэн байхгүй. Очоод автобусанда нөгөө тавьсан болоод очисон чинь автобус нуудаас суугаад унтцсан байсан юм да тий. Тийм л байна. Тэгээ тэр чигтэн мэдхгүй аав таньсан. Тэгээ нөгөө ирсэн нөгөө хүн байхгүй. Тэгээ хайгаад ирээд очисон чинь уйлаад
диспетчер дэжсэн гэдэг лөө. Энэ нөхрөөс. Тэр даав. Бүгд одоо бүгдийн гүйцэтгэхгүй байсан юм яасан. Монголчууд мартсан юм шиг бай тий. Унтсан юм шиг тэр үеийн аашид тавьчихдаг. Таа юу нэг таахад байнгын хайрсан. За. Ямар мундаг хөөхт вэ? За. Дахиад нэг аяа өгч гинөө. Нэг жахан марвч. За, жаалмаа. Яа. Шагнаа. Авиж гэрээ таарда. Одоо шагнэстэй юм бэ? Энэ дайгуу гомороор гэсэн. За баярлалаа. Монголынхаа сайхан өв соёлыг энэ сайхан дээл үйлдэж яваа.
сайн шагнал өгнө. За эмээгээ сайн шагнал аваарай. За энэ шагналтай юм аа. Энэ сайхан буураатай. Энэ сайхан гоё. Билгийг үзүүлсэн. Баярлалаа. За тэгээд нэг өдөр бас ингээд та бүгдтэйгээ бас ингээд олон сайхан түүхүүдийг бас мэдэхгүй юм аа бас мэд авлаа гэх хүн өөрөө бас суралж явдаг. Өөрөө бас юмыг бас сурж явдаг. Судлах хэрэгтэй. Энд амьдрал бол ерөөсөө жаргал зовлон хоёулаа байж ш амьдрал өөрөө тэнцвэрэл олдог тоо. Энд ажил төрний үүстэй хийж байгаараа. Элгээр ингэ жаргал төрлөөрөө төгсөн jarгал энэ гэж хэрэг шүлээ даа юм. За гэлээ. Зовлон нутагт ажиллаад халахгүй сумаар яваад бас манай одоо энэ ээжийн гэрч очиж ирсэн та бүхэндээс маш их баярлалаа. Эсхий турхтны одоо хамт олондоо. За тэгээ одоо цаашдынхан ажлууд хөдөлмөр тийм ээ. Одоо ингээд Монголынхаа асуу ясуу төвчтэй гэлгүүлж яваа энэ сайхан туянтай үлсэнд одоо амжилт хүсье. Тэгээд аян зандаа сайн яваарэ. Эргээд ингээд дорд нутагт уулзъя гэсэн ярил төвшүүлье. Олон дүмнийхээ ардынхаа хүүхдүүдийнхээ ээж нь болоод явж ирсэн хоёр буураад талархж байна мондөг. Буура буунартаа одоо шүү дээ юу ярих вэ? Мондөг шүү дээ. Харин бид нар энэ хөгжүүдийнхээ энэ сайхан түүх соёлын одоо сэтгэлд байгаа юм бид нар уудлах ёстой. Хажуудаа байгаа ээж, өө, эмээ энэ хүмүүсийнхаа тэр сайхан алтан сургаалыг та гэр орондоо удамдаа сайхан нэгэн өдөр цагийг гаргаад бас нэг ярилцаараа тэгвэл одоо таны тэр сайхан 9 3 үеийн чинь удам сайхан бишүүл хүмүүстэй бас хэлмээр байна тийм ээ. Тэгжээж бид нар ч ургаа мэдэн төлөөр садангаа мэдэн удам дотор хүртэл ёс яж өгдөг. Ардын соёл гэж байна. Удам дамжиж ирсэн бас хоолны соёл гэж бас байж байна. Ухаан тэр одоо ноорхоо хувцтайгаа ганган одоо сайхан хувцснаас илүү ноорхоо хувцсанд их буян шингэсэн байдаг шүү дээ гэдэг. Тэр ээж аавынхаа тэр хуучин эдэлж ирсэн одоо тэр сүртэй тийм одоо алт эрдэс биш ч гэсэн одоо аав ээжээс өвлөгдөж дамжиж яваа тийм ээ. Одоо нэг тэр юм сайхан дээш нь дахиад явчих юм бол тэр чин Монгол хүний одоо сүсгэн юм шүү дээ. Буйны тогч. Орын баярыг. Буйн тогш байна. Яг учраас хоёр буураатай бас гаднаа олон сайхан буйнаа дэлгэж явсан хоёр буураа минь уртнаас удаан жаргаарай гэж сайхан явуулаа. Одоо чавасан сумруугаар одоо замдаа гараа та. Чаасаа явах. Тэгэн. За. Тэгээд зүүн жишээ бас Сүхбаатар өмнө гоогэл тойроо цагаан сартал уралдана. За. Шинэ оныг чинь Дорд аймагтай гаргасан шүү дээ замд. За ингээд замдаа гарыг. За баярлалаа. За хүрээ.